Дэлхийн зүүн Монгол тэгээ байгууллага бол жил болгон өөрийнхөө үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө тайланг бол бүрэн хэмжээгээр нь бол аль болох гаргаж ингэж нийтэд бол хүртээмжтэй байдлаар тавьдаг. Одоо манай тайлан бол манай веб хуудсан дээр одоо бүрэн тавигдсан байгаа. За ингээд 25 оны тайлангаас харахад бол бид нар бас шууд болон шууд бус байдлаар 300 гаруй мянган хүн, за тэрэн дундаа 250 гаруй мянган хүүхдэд хурж ажилласан байна. За энэ хурж ажилласан хүүхдүүдийн одоо 50-60% нь ялангуяа бидний хэлдгээр бол зорилтт бүлгийн амжиргааны төвшин бол доогуур ийм айл өрхүүдэд амьдардаг ийм хүүхдүүд байна гэсэн бол тоо баримт гарсан байгаа. За өнгөрсөн жилийн тайлангаас харахад бол би олон зүйл байгаа ч гэсэн хэд хэдэн зүйлийг бол онцлон дурдъя гэж бодож байна. За нэгдүгээрт бол бид нар хүүхэд хамгаалал, за тэрэн дундаа бол хүүхдийн оролцоо, хүүхдийн хөгжил дээр илүү төлхөө анхаарч ирсэн байна. За энэ дундаа бол хүүхдийг илүү сайн чадваржуулж, амьдрах ухаанд сургаж ингэж сургалт одоо хөтөлбөрүүд ийм үйл ажиллагааг бол өргөн хүрээнд хийж ирсэн байна. За нэг сайшаалтай зүйл нь юу гэхээр хүүхдэр удирдуулсан судалгааны ажлыг бид нар бол өнгөрсөн жил хүүхдүүдэд сургаад бэлтгээд ингээд хийлгүүлж ирсэн байгаа. За үүнтэй холбоотой бол бид нар бас дараагийн энэ жилийн бас ажлуудад бол энэ судалгааг хийж байгаа хүүхдүүдэд бол илүү тулж ажиллахтай тэдний дуу хоолойг илүү төр засгийнхан болоод орон нутаг ард иргэдэд бол хүртэл анхааран ажиллаж байна. За манай бас нэлээд анхаарал тавьж ажилладаг нэг салбар бол өрхийн амжиргаа байгаа. За бид нар жил болгон бол 500 гаруй айл өрхийг бол өрхийн амжиргааг дээшлүүлэх тал дээр бол анхааран ажилладаг. За өнгөрсөн жилийн судалгаар болохоор 540 гаруй айлын бол өрхийн амжиргааг сайжруулах тал дээр тулж ажил тэр өрхүүдийн зөвхөн одоо ингээд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээс өмнө илүү сургаж одоо сэтгэлгээний өөрчлөлт гаргах талаар илүү ажиллаж тэр хүмүүст бол өөрсдөө одоо ядуурлаас гарах тэр хүсэл эрмэлзэл урам зориг нь бий болсон байна. Тэгээд үүний үндсэн дээр бол 500 гаруй айл өрхөд бол бас тодорхой хэмжээгээр орлого нэмэгдээд манай бол тооцоогоор бол нэг 15-аас 25 орчим хувиар өрхийн орлого нэмэгдсэн байна гэсэн тоо баримт гардаг. Тэгээд энэ айлуудын өрхийн амжиргааг бол дээшлүүлэх тал дээр бол анхааран ажилласан байна. За үүнтэй зэрэгцээд бас ялангуяа сүүлийн жилүүдэд бол улам илүү ойр ойрхон тохиолдод байгаа ганц зуудын давтагдал ихсэж байна. Энэ байгалийн гамшиг. За тэгээд уур амьсгалын өөрчлөлт бол ард иргэдийн амжиргаанд ялангуяа зорилт бүлгийн айл өрхүүдийн амжиргаанд бол нөлөөлж байгаа нь тодорхой байгаа. Тэгээд бид нар энэ чиглэлээр бас илүү төсөл хөтөлбөрийг бол төлхөө хэрэгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Хүүхдийн яг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуулт асуугаад зарим гэр бүлүүдийн одоо хувьд бол хүүхдээ одоо ажил хийх нь бол амьдралын одоо нэг талаас хэрэгцээ мэт одоо тайлбарлагдаад байдаг нөхцөлөд харагдаад байдаг. За энэ нөхцөлд одоо хүүхдийн хөдөлмөрөөс салгах болон таны хэлснээр одоо гэр бүлийн одоо орлогыг хамгаалах гэх юм уу энэ хоёрын тэнцвэрийг юу яаж олох тал дээр бас танай байгууллагын зүгээс дуу хоолойгоо хүргэж байгаа. За энэ асуудал нь бас хот хөдөөгийн одоо дээр аль талд нь илүү бас хурц тусагдж байгаа гэдэг талаас нь асуудал. За хүүхдийн хөдөлмөр бол тодорхой одоо байгууллагууд хүүхдийн хөдөлмөртэй холбоотой бол судалгаа хийгээд тоо баримтыг бол гаргасан байдаг. Олон улсын нүүбийн одоо харьяа олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан одоо 2-3 жилийн өмнө судалгаагаар бол манай Монгол улсад нийт 130 гаруй мянган хүүхэд бол хөдөлмөр эрхэлж байна. 5-18 насны хүүхдүүд бол хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо байдаг. За хүүхдийн хөдөлмөр бид нар эцэг эхтэй туслах, амьдрах ухаанд суралцах гэдэг байдлаараа бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт бол нэг тийм муу зүйл бол биш. Энэгээр бол хүүхэд бол маш их хэмжээний одоо сахилга бат, ирээдүйн санхүүгийн менежмент бусад олон амьдралд шаардлагатай байгаа ур чадваруудад бол суралцаж байдаг. Монгол улсын хуулинд бол 15 наснаас дээш хүүхэд бол хөдөлмөр эрхэлж болно. Гэхдээ гээд ингээд бүр нарийн заасан байдаг байхгүй тийм. Ямар цаг хугацаатай, ямар гэрээгээр яаж ажиллах вэ гэдэг. За энэ дээр яг хүүхдийн хөдөлмөр нэг талаасаа сайн зүйл юм шиг боловч нэлээд тийм сэтгэл түгшээж байгаа зүйл нь юу вэ гэхээр хүүхдийн хөдөлмөр тортлоор хүүхдийн төвчшгүй хөдөлмөрийн хэлбэр тэг хүнд хөдөлмөр гэдэг бол заасан байдаг. За энэ дээр бол тэ насан туршаагүй хүүхд бол ажиллахыг бол хоригдсан байдаг. За нэлээд түгшээж байгаа зүйл нь бол энэ хүүхдийн энэ төвчшгүй хөдөлмөр хүнд хөдөлмөрийг эрхэлснээс болоод хүүхдүүдийн бэртэж байгаа, осол гэмтэлд өртөж байгаа болон нас баралтын тоо бол төдийлнэх буурахгүй байгаа. Төрийн байгууллагын гаргаж байгаа тоо баримт бол хоорондоо бас төдийлөн нийцтэй одоо нэг бол бас биш байна. Олон янзын тоо гэд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ хүүхдийн осол гэмтэл яг шалтгааныг бол илүү сайн бүртгэдэг, яг аль бие осны тодорхой нэг юм бүртгэдэг одоо тийм систем механизм байх нь бол маш их чухал байгаа. За төвчшгүй хөдөлмөр эрхлэлтээс болоод одоо осол гэмтэл одоо нас баралт тохиолдож исэн би яхав манай төсөл хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдээс тохиолж исэн ганц нэг жишээнүүдийг дурдахад
хаврын цагт одоо бас морин уралдаанд бэлтгэж байгаагаас болоод бас мориноос унаж бэртэх за нас урах тохиолдол бол бас хэд гараад байгаа. За бас энэ эдийн засгийн одоо хүндрэлтэй нөхцөл байдал тийм ээ өрхийн амжиргааг дээшлэхтэй холбоотой одоо барилга дээр насан туршид хүүхдэд ажиллаж байгаад унаж бэртэх за эсвэл нас урах тохиолдол ч гэсэн гарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бас энэ айл ал талаас нь харж ялангуяа хүүхдийн тэр хүнд хэлбэр төвчшгүй хөдөлмөр энэ хүүхдийн хөдөлмөртэй холбоотой гарч байгаа осол гэмтэл нас баралтыг бол бууруулах нь бол бидний бол зайлшгүй анхаарах ёстой асуудал гэж үзэж байна. Энэ дижитал эрен үе ирж байгаатай холбоотой дижитал gap буюу тийм ээ яг энэ дижитал боловсрал энэ одоо ур чадвар гэх юм уу да. Энэ дээр бол ийм хоцрогдол ялгаа тэгш бус байдал бол эрс мэдрэгдэж байгаа. За нэг талаасаа бол хүүхдүүд бол цахим орчинд бол хит донтож байна гэж эцэгчүүд маш их хомдол гаргадаг. Өөрөөр хэлэх юм бол үүнийг бол илүү зөв зүйтэй хүүхдийн хөгжилд ирээдүйд хамгийн сайн сайхан байдалд тэ энийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг тал дээр хүүхдүүд болоод эцэг эхчүүдийн мэдлэг ур чадвар бол дутаад байна. За дижитал энэ цахим орчинтой холбоотой сөрөг үр дагаврууд нь манад илүү их мэдрэгдээд байгаа юм шиг бол санагдаад байгаа. За жишээ нь цахим орчинд хүүхдийн үе тэнгийнхний дээрлэл цахим орчинд дэх дээрлэлт энэ бол одоо маш их газар авсан гэдгийг нь бид нар бүгдээрээ ингээд зурагт хараад сошиалаас бол ингээд харж байгаа. За нөгөө талдаа гэмт хэрэгтэй ялангуяа одоо хүүхдийн 8 бэлгийн одоо хүчирхийлэл мөлжлөг хөдөлмөрийн мөлжлөг энэ төр бол дижитал орчинтой шууд холбоотой болчиход байна. Одоо ингээд бүх тэр зарлал тийм ээ хүүхдэд одоо хамгийн хортой тэр зарлалууд тэр бүх одоо гэмт хэргийн тэр нөхцөл байдал ч юм цахим орчинтой шилжээд байна гэдэг бол цагдаагийн байгууллагын ч гэсэндээ маш их дурддаг. Тийм. Тэгэхээр бол бид нар яаж энэ өнөөдрийн дижитал орчин хиймэл оюун ухаан одоо ингээд өсрөнгөө хөгжиж байгаа энэ үед бол хүүхдийг зөв зүйтэй одоо ирээдүйн баталгаатай сайн сайхан байхаар яаж бид нар зөв зүйтэй хэрэгжүүлж ингэ сургаж авч явах вэ гэдэг бол бид нар үнэхээр төр засаг за дэлхийн зам шиг адилхан төрийн бас байгууллага эцэгчүүдийн бүгдээрийнх нь бол толгойн өвчин болоод байна. Тэгээд энэ чиглэлээр ч гэсэн бид нар бас цахим орчинд яаж илүү аюулгүй байх вэ? Яаж энийг илүү сайн ашиглах вэ? За тэгээд цахим орчинд яаж одоо харилцан үе тэнгийнхний дээрлэлт болон бусад альва нэг ялгуурлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх вэ гэдэг тал дээр бас бодлого журам гарын авлага боловсруулалтад бид нар оролцоод явж байгаа юм одоо төсөл хөтөлбөрүүд байна. Ер нь бол бодлого журмын хувьд бол Монгол улс бол харьцангуй бодлого журмын тоогоо одоо чанарын хувьд бол би бол харьцангуй сайн байдаг гэж үздэг. Бид нар бол дэлхийтэй бол харьцангуй хөл нийлүүлж алхаж байгаа. Олон тал дээрээ бас тий хоцрогдохооргүй ингэж явж байгаа. Одоо гол нь бол яг бид нар ингэж ялангуяа хөдөө орон нутаг тийм ээ газар дээр нь очиод ингэж харж байхад энэ бодлого журмын хэрэгжилт ямар байх вэ гэдэг бол өнөөдөр үнэхээр бол асуудал болчиход байна. За яагаад хэрэгжилт ямар байх вэ? Нэгдүгээр тэр бодлого журмыг хэрэгжүүлэхэд төсөн мөнгө хэрэгтэй болдог. Гэтэл өнөөдөр бид нар сүүлийн 1-2 жилийн дотор тийм ээ энэ төр засгийн төсөв хөрөнгө ямар болов яаж бид нар одоо хүндрэлтэй байна тийм ээ зөвхөн одоо төрийн байгууллагын ажилтнуудын цалингаас илүү үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тий бусад зүйлд бол тавих мөнгө төгрөг маш их хомс байгаа нь мэддэг. Тэгэхээр төсөв мөнгөний хомсдолтой асуудал бол энэ бодлого журмын хэрэгжилтэнд ялангуяа үр дүнтэй хэрэгжилтэнд бол доороо хүрэхэд нэлээ их тийм сорилт тий асуудал тулгарч байгаа гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол бас яг энэ бодлого журмыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага болон бусад хүмүүсийн тэр нөгөө ур чадвар нь газар дээр байж ах хэрэгтэй. Өнөөдөр одоо тэр нийгмийн ажилтнууд, хүүхэд болон гэр бүлийн төлөө ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, ихэнх шинэ хүмүүс байна, залуу хүмүүс байна, өөр салбараас орж ирсэн улсууд байна. Дээр нэмээд төрийн байгууллагын одоо яг энэ үйлчлэгийг хүргэж байдаг хүмүүсийн дундх одоо солигдол тий байн гэж солигддог энэ байдал бол байн дахин сургах тэдрийг чадваржуулах ийм үйл ажиллагааг бол бүр эрчимтэй маш сайн хийх хэрэгтэй бол энэ бүх үйл ажиллагааг чигэд бас ялгаагүй ингээл төсөв мөнгөний хэрэгцээ гарч байгаа байхгүй тийм тэгэхээр бол би бол юу гэж хардаг вэ гэхээр энэ бодлого журмын хэрэгжилтэд газар дээр нь хэрхэн яаж хангах вэ гэдэг тал дээр бол илүү сайн анхаарвал бид нар бас тодорхой үр дүн хүрмээр юм шиг санагддаг. Манай ядуурлын статистикийн дүгээс харахад манай ядуурлын хувьч одоо дунджаар 27% те. Нэлээд хэдэн жилийн өмнө л одоо нэг 28% гэдэг ингээд уг нь бол ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтөд харахад бол энэ ядуурлын хувь айгүй огцон боормаар байгаа байхгүй тийм. Тэгэхээр ингээд ядуурлын хувь бол төдийлөн сайн буурахгүй байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн өсний доод хэмжээний төвшингөөс доогуур ажиллаж байгаа амьдарч байгаа айл өрхөдийн хувь бол 27%-аас бол буухгүй байна гэсэн үг тийм. Энэ юунд хүргэж байна вэ гэхээр тэгш бус байдлыг бол бас илүү
тэ ингэж харуулж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол нэг хэсэг одоо хүмүүс нь бол сайн байна тэ амжиргаанд бол дээр чинь гэтэл тэр доор байгаа амжиргааны төдийлөн сайн дээшлэхгүй байгаа айл өрхөд бас байсаар байна. Ялангуяа олон хүүхэдтэй байгаа хөдөө орон нутагт таслагдсан газар амьдарч байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй, асаргааны хүүхэдтэй, тийм гэр бүлийн гишүүнтэй айл өрхийн амжиргаа бол доогуур байдгаа гэдэг статистикийн судалгаа байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар бол бас энэ дээрээ бас яаж анхаарах вэ? Яаж илүү үр дүнтэй ажиллах вэ? Өөрөөр хэлэх юм бол одоо эдийн засгийн өсөлтийг тийм ээ яаж нийгэмд тэгш хүртээх вэ гэдэг тал дээр бид нар аягүй сайн одоо анхаарах хэрэгтэй. Бид нар нөгөө инклюзив growth гэдээ ярьдаг шүү дээ. Тийм оролцоот одоо өсөлт гэх юм уу та. Тийм. Тэгэхээр энэ дээр бол бас анхаарах шаардлагатай байгаа гэж бол харж байгаа. За энд бол тэгээд яг энэ зорилт бүлгийн айл өрхүүдийн хүүхдүүдийн хувьд бол тэр одоо түрүүн бидний ярьсанчлан боловсролын хоцрогдол байна, тийм ээ. За хөдөлмөр эрхлэлт байна. Ялангуяа хүүхдийн хөдөлмөр эрхлэлт одоо юунд илүү их нөлөөлдөг гэхээр хүүхэд нөгөө ингээд хөдөлмөр эрхлээд ирэхээр сурлага нь нууддаг, хичээлдээ явах дургу алдаг. Тэгээд ингээд бүтэн завсардахгүй ч гэсэн ингээд төр зуурын завсарталт гараад идэг байхгүй улирлын чанартай те нэг 2-3 сарын завсарталт болоод тийм гихчээтэй. За тийм зүйл байна. За бас сүүлийн үед бол бас нэлээх яригдаад байгаа эдийн засгийн юм хямралтай холбоотой айл өрхүүд дээр бол дарамт их нэмэгдсэнтэй холбоотойгоор бол ийм стресстэй одоо сэтгцэн эрүүл мэндийн байдал за үүнээсээ уламжлаад бол гэр бүлийн хүч хэрхийлэл, гендер дээр тулгуурсан хүч хэрхийлэл гэдэг ч юм уу тийм иймэрхүү зүйлүүд бол бас ажиглагдж байгаа. За энэ зүйлүүдийг бол бид нар бас нэлээд сайн анхаарч явах хэрэгтэй.